Сайн байна уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай эргийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. За West Virginia-д байх Kingwood гэх жижигхэн таавн нь 2000 гаруй оршин суугчдтай ой модоор хүрээлэгдсэн ерөн төвөөсөө нэлээд зайдуу байх ийм газар. Энэ газраас дахиад хэдэн километр яваад Donaldton гэх жижигхэн хотхон байдаг. Энэ хотхон нь бүр ердөө 200 гаруй оршин суугчдтай ийм жижигхэн хотхон. Ер нь тэгээд Kingwood таавн нь өөрөө жижигхэн таавн, дээрэс нь оршин суугчдийнх нь ихэнх нь бүр өөр удмаараа энэ таавнда амьдарсаар ирсэн тул бараг бүгдээрээ нэг нэгнээ мэддэг, ойр дотн байдаг. Гэхдээ үүнийгээ дагаад бас хов, жив, цуу яриач гэсэн маш хурдан тархдаг. За 2019 оны 5 дугаар сарын 29-ний өглөөний 7 цагийн үед Kingwood таавны нэгэн оршин суугч нь Preston County-гийн цагдаагийн газарт дуудлага өгөөд хууль бус мансууруулах бодисны 8 байж болц шүү. Нэг с ิจ гтэй зүйлийг зам дээр олж харлаа хэмээн хэлсэн байдаг. Тухайн дуудлага өгсөн хүний хэлснээр бол нэгэн улаан өнгийн жижиг оврын ачааны машин замын хажуу руу гараад зогссон. Машин дотроос цонхоор нутаа гараад байна хэмээн хэлсэн байгаа. Ингээд энэхүү дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд Kingwood-д байх Shower Road гэх зам дээр ирэн өнөөх улаан өнгийн ачааны машиныг шалгаад үзэхэд машины цонхнууд нь хаалттай. Дээрэс нь хав хар тэнтэй болохоор тодорхой сайн харагдахгүй. Гэхдээ машин дотор хүн байхгүй гэдг нь бол мэдэгдэжсэн. Цаашлаад дуудлага өгсөн эрэгтэйгийн хэлснээр дагуу тухайн машинаас за тэр тусмаа зорчигчийн талын цонхон дээгүүрээ баг зэрэг онгойцсон тэрүүгээр нь хар саарлунгийн утаа гарч идэг. Гэхдээ хачирхалтай зүйл нь энэ утаа нь яавч хэн нэгэн машин дотор тамхи юм уу эсвэл ямар нэгэн зүйл татснаас үүдэн гарч байгаа утаа биш, харин эсрэгээрээ машин шатгээд дотроос нь утаа уугж байгаа юм шиг харагдчихсан байгаа. Дээрээс нь тухайн машины хаалган дээр нь тос ч юм уу ямар нэгэн зүйл хасгарсан, харин машины ачаан дээрээс нь болохоор хоёр тийм савтай моторын тос олддог. Тэгэхээр ер нь бол энэ бүхтээс харахад хэн нэгэн зориудаар машиныг шатаахаар гал тавих гэж оролцсон байх өндөр магадлалтай. За цагдаагийн ажилтнууд энэхүү машиныг хэний машин гэдгийг нь олж тогтоохоор улсын бүртгэлийн дугаараар нь шалгаад үзэхэд машины эзэн нь бол Philip Barlow гэх эргэн тойрныхын хүмүүсийн дуудлагаар Bucky гэх нэртэй ийм эрэгтэй. Bucky болохоор өөрөө нэгэн компанид том ачааны машины жолоочоор ажилладаг. Ингээд цагдаагийн ажилтнууд тэрхүү олдсон машиныг Bucky-гийн машин гэдгийг нь олж тогтоогоод удаагүй байж тал Bucky-гийн зээ дүүгээд Perry гэх нэг эрэгтэй яг тэр хаваар явжгаад ахынхаа машиныг холоос олж хараад таниад тэдэн дээр хүрээд ирдэг. Мэдээж Perry ахынх нь машин зам дээрээс ийм с ิจ бүхий байдалтай олдсон гэдгийг нь цагдаа нараас олж сонсоод ахынхаа ажил руу заалган түүнийг ажил дээрээ байгаа эсхийг ажилдаг компаниас нь асуусан байгаа. Тэгсэн Bucky тухайн өдөр ажил дээрээ очоогүй, бүр ажлаас нь түүнтэй холбоо барих гээд чадахгүй байгаа талаараа дүүд нь хэлсэн. Уг нь бол Bucky маш хариуцлагатай, ажлаа огт тасалдгүй, бүр ажлаасаа огт хоцорч үзээгүй хүн. Тэгсэн ингээд нэг л өдөр гинтхэн хэл чимээгүй алга болцсон болохоор нь ажлынх нь газрын хүмүүс үртэл нэлээд гайхацгаагаад суусгаж ирсэн байгаа. За Philip Barlow буюу Bucky гэж хэм бэ? 61 настай Bucky-гийн хувьд тэрээр гэрлээгүй, хүүхэдгүй, ганцаараа амьдардаг ганц бие эрэгтэй. Тэрээр 17 жил үерхсэн Mary Butler хэмээх найз бүсгүйтэй бөгөөд уг нь найз бүсгүйтэйгээ хамт амьдардаг байсан юм билээ. Гэхдээ тэд Индиана руу нүүхээр шийдээд Mary Bucky-гаас төрүүлж очоод төвхнөд эхэлсэн. Тэгэхээр Mary тухайн үед Индианад Bucky-гаас тусдаа амьдарч исэн гэсэн үг. Харин Bucky болохоор ердөө 4 сарын дараа буюу 2019 оны 9 сард тэтгэвртэй гараад Индиана руу Мэригийн араас очиж тэд хамтдаа амьдрахаар төлөвлөж ирсэн байгаа. За ингээд ер нь Bucky өөрөө яг хаана байгаа гэдг нь мэдэгдэхгүй, дээрэс нь машин нь ийм эвгүй байдалтай замын хажуунаас олдсон тул мөрдөгчөд Bucky-д яг юу болсон талаар олж илрүүлэхээр ажиллаж эхэлдэг. Тэгээ яг Bucky-д хэн нэгэн санаатаагаар муу зүйл хийсэн юм уу гэж судлаад үзэхээр Bucky бол эргэн тойрныхын дундаа маш нэр хүндтэй, тусархуу, найрсаг гэдгээрээ алдартай, тэр тусмаа хөршөөхөн хүүхдүүдэд их сайн ханддаг. Бүр бүтэнсэ өдөр болгон хөршөөхөн хүүхдүүдэд зориулж скейтээр гулгах хичээл ордог, ер нь л маш ийдэг хүн. Тэгэхээр түүнд дайсагнаад ахаар хүн бараг л байхгүй гэсэн үг. Цаашлаад Bucky аав ээжээсээ ёсөөлөө, харамсалтай нь 9 хүүхдээс 2 зуур таар нас барсан юм байлээ. Харин Bucky-гийн үлдсэн 2 ах 4 эх чинь бүгдээрээ гэр бүлэрээ Kingwood-д Bucky-тай ойрхон амьдардаг. Гэхдээ тэдний хинэн ч мөн л Bucky-гаас сүүлийн 2 хоногийн турш ямар ч сураг чимээ сонсоогүй.
Харин Мэри болохоор Бакигийн машин олдохын өмнөх өдөр нь буюу 5 дугаар сарын 28-ны оройны 11 цаг өнгөрч байхад Бакитай видео кол хийсэн ба Баки энэ үед ажил руугаа явах гээд бэлтжижсэн. Тухайн үед болохоор Баки шөнө 12-оос 1 цагийн хооронд ажил дээрээ бэлэн байх ёстой байсан бэлээ. Баки ер нь бол ажил дээрээ ихэвчлэн 12:15-аас 12:30 үед очсон байж байдаг. Гэхдээ тухайн өдөр тэрээр ажилдаа очиагүй. Тэгэхээр Баки Мэритэй видео кол хийж дуусаад ажил руугаа явах хооронд буюу ердөө 1 цагийн дотор ингээд хор сураггүй алга болсон гэсэн үг. Тэгээ Баки болохоор нөгөө өмнө нь дурдсан Тоноолтон гэх жижигхэн хотхонд амьдардаг. Тэгэхээр Бакиг энэ жижигхэн хотхонд нь уйтгаа бүр таавнд нь амьдардаг бараг л бүх хүмүүс мэддэг. За Бакиг алга болсон талаар олж мэдсэн даруйда Мэри буцаад Бакитай хамт амьдардаг байсан гэртээ нүүж ирээд Бакигийн ах эгчнэр болон найз нөхөдтэй нийлээд тэд бүгдээрээ Бакиг хаана байж болох вэ бүх л газраар хайж эхэлдэг. За энд өөр нэг зүйлийг нэмж хэлэхэд Мэригийн хэлснээр бол Баки сүүлийн үед хуршүүдтэйгээ нэлээд түр таргээд харилцаа муутай байгаа талаараа Мэри өмнө нь ярьжсэн юм байлээ. Зөвхөн Мэриж биш, ер нь Бакигийн дотны хүмүүс бүгдээрээ түүнийг хуршүүдтэйгээ баг зэрэг маргаантай байгаа талаар мөрдөгчдөд ярьсан байдаг. За Бакигийн хуршүүд гэж яг ямар хүмүүс байдаг вэ гэхээр Бакигийн нэг талд нь болохоор Роберт, Бобби болон Лора Мартин гэх эхнэр нөхөр хоёр хамт амьдардаг. Харин нөгөө талынх нь байшинд болохоор Крейг гэх ганц бие залуу ганцаараа амьдардаг. Мөрдөгчд хамгийн эхлээд Роберт, Лора хоёртой уулзаад тэднээс Бакиг алга болсон шөнө ямар нэгэн чимээ сонссон, аль эсвэл ямар нэг сэжигтэй зүйл харсан эсэхийг нь асуухад тэдэнд бол мэдэх зүйл байгаагүй. Тухайн орой Лора хувцас угаачаад дараа нь аяг тавг угаагчаа асаагаад унтахаар орондоо орсон болохоор тэдэнд ямар нэгэн чимээ сонсогдоогүй. Дээрээс нь Роберт, Лора хоёр тухайн өдөр нэлээд эрт орондоо ороод унтаад өгсөн байгаа. За харин Бакигийн байшингийн нөгөө талд нь амьдардаг Крейг гэх ганц бие залуугийн хувьд мөрдөгчдийн уулзаж ярилцсан баг бүх хүн Крейгийг Бакигийн алга болсон явдалд буруутай хэмээн хамгаалж байгаагаа тэдэнд хэлсэн байдаг. Учир нь Баки, Крейг хоёр хэрэг гарахын өмнөхөн хоорондоо муудалцсан юм байлээ. Тэгээд угаасаа л жижигхэн тааванд амьдардаг болохоор тэдний хооронд маргаан болсныг хүмүүс бүгдээрээ мэдсэн. Дээрээс нь Крейг өөрөө хүмүүст Бакиг зүгээр өнгөрөөхгүй, түүнд сургамж өгнө гэсэн ийм зүйл яриад яваад байсан байгаа. За тэдний хооронд үүссэн энэ маргаан нь яг юунаас болсон бэ гэхээр Крейг нэг эмэгтэйтэй үерхэд хэсэг хамт амьдарч исэн юм байлээ. Тэгээд найз бүсгүйтэйгээ муудалцаад хоорондоо найз бүсгүйгийнхаа эд хогшлыг нь гаргаад Бакигийн байшингийн дэрэгт нь аваачаад хайцсан. Тэгээ Баки болохоор тэрийг нь Крейгийг хогоо гаргаад байшингийнхаа дэргэд авчираад хайчлаа гэж бодоод уур нь хүрээд Крейг дээр очион тэр хогнуудаа холдуул гээд ууралсан байгаа. Тэгээ бүр болохгүй болохоор нөгөө Крейгийн гаргаж хайсан юмнуудыг нь аваачаад хогон дээр хайцсан. Ингээд тэдний хооронд маргаан үсээд Крейгч Бакид өчөрхөж эхэлсэн ба эргэн тойрны хүмүүстэй Бакид хичээл заан түүнийг зүгээр өнгөрөөхгүй гээд яриад яваад исэн нь энэ. Гэтэл ингээд дуудлаггүй Баки ор сурггүй алга болсон. Тэгэхээр мэдээж хамгийн түрүүнд бүх хүмүүс Крейгийг сэжиглэж эхэлсэн байгаа. За ганцхан Крейгч биш түүний найз Крис гэх эрэгтэй гүнд ямар нэг байдлаар холбоотой байх гэж хүмүүс харж исэн. Учир нь Крис бол байнга Крейгийг дагаад явж байдаг, бараг түүнийг шүтэн биширдэг, бүр түүний хэлсэн болгоныг нь хийдэг юм нэг найзч гэх юм уу, дагуулч гэх юм уу нэг юм нөхөр байд юм байлээ. За ингээд ер нь бол Бакиг алга болсноос хойш Бакигийн амьдардаг газраар маш олон цуу ярианууд тарж эхэлсэн. Мөрдөгчд ч мэдээж тэр бүгдийг нь сонсоод мөрдлөгөө үргэлжлүүлсээр хүмүүстэй уулзаж ярилцсаар хэд хоног өнгөрсөн байгаа. Учир нь Бакигийн машин олдсон газраас бол ямар ч хурууны хий ч юм уу хэргийн нотлох баримт болохоор олигтой зүйл олдоогүй. Харин тэр Бакигийн талаар яригдчихсэн цуу ярианууд нь яг ямар цуу ярианууд байсан бэ гэхээр ерөнхийдөө Крейг, Крис хоёр нийлж агаад Бакиг дээрэмдээд түүнийг толгоор нь ямар нэг зүйлээр цохисон. Уг нь Бакиг алах бодлого байсан ч Баки цохиулаад нас барцсан тул тэд Бакигийн биеийг хэдийн хэсэг болгон хуваагаад энд тэнд тараагаад хайцсан гэсэн ийм цуу яриа. За энэ Бакигийн биеийг хэдийн хэсэг болгон хуваасан гэдэг нь яг хаанаас үүдэлтэй цуу яриа вэ гэхээр Крис Бакиг алга болсон өдөр нэг хөршөөхөн залуугаас мах янзалдаг том махны машинаа түр хэрэглүүлээч гэж гуйсан юм байлээ. Энэ үед хөрш нь бол зүгээр шууд татгалцсан. Угаасаа Крис, Крейг хоёр дандаа болж чадахгүй юм хийж, хууль зөрчдөг, хулгай зэлгийн хүртэл хийдэг гэдгээр алдартай. Үүнээс нь болоод хүмүүс Крис, Крейг хоёрыг Бакиг алаад махны машинаар биеийг нь хэдийн хэсэг болгон хуваагаад тарааж хайсан гэсэн ийм цуу яриаг дэгдээсэн байгаа. За энэхүү цуу яриа гарч явах үеэр Крисийн эхнэр Дэби мөрдөгчд дээр ирэн мэдүүлэг өгсөн байдаг.
За юу болсон бэ гэхээр Крис дээр хуршийнх нь өөр хэдэн залуучууд ирээд түүнийг Бакийг хөнөөс өмгөх хэрэгээ хүлээ хэмээн машиныхын цонхыг нь хүртэл хаагалж айлган сүрдүүлсэн ийм зүйл болсон. Тэгэхээр ер нь бол тэр хавийн оршин суугчид бүгдээрээ Крис Крэг хоёрыг нийлж агаад Бакийг алсан гэж бодож исэн нь эндээс тод харагдаж байгаа. Тиймээс Крисийн эхнэр Дэби мөрдөгчд дээр ирээд манай нөхөр энэ бүхэнд ямар ч хамаагүй тэр Бакийг хаана байгаа гэдгийг нь ч мэдэхгүй. Хүмүүс бүгдээрээ нийлж агаад манай нөхрийг хийгээгүй хэргийг нь хийсэн гэж гүтгээд байна. Би нөхрийгөө хүн алаагүй гэдгийг нь маш сайн мэдчихээн хэмээн ярьсан байдаг. За ингээд мөрдлөг үргэлжилсээр Бакигийн машин олдсноос хойш хэд хоногийн дараа буюу 6 дугаар сарын 8-нд өглөөний 9 цагийн үед цагдаагийн газарт нутгийн анчтаас нэгэн дуудлага ирсэн. Энэ нь яг ямар учиртай дуудлага байсан бэ гэхээр ой модон дунд даан хийж явсан хэдэн анчид гүүрэн дээгүүр явж байхдаа гол дотор хин нэгэн доошоо харсан байдалтай хэвтэж байгааг олж анзаарсан байгаа. За хэвтэж байгааг нь анзаарсан ч гэжтэй ер нь бол хин нэгний цогцос байгаа гэдгийг нь олж харсан л гэсэн үг. Ингээд энэхүү дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд хэргийн газар дээр ирэх үед дээгүүрээ нүцгэн өмсөж явсан Дженсэн өмд нь шувтраад шагаан дээрээ ирээд гутлан дээрээ тогтцсон ийм байдалтай байх нэгэн эрэгтэй цогцос олдсон байдаг. Цогцсны хувьд нас бараад нэлээд ихэд хонцсон байсан тул шууд царайг нь хараад хэн гэдгийг нь тогтоох боломж байгаагүй. Гэхдээ шинжээчид цогцс олдсон тэрхүү хэсэгт шинжилгээ хийж яваад өнөөх эрэгтэйгийн өмсөж явсан подволкийг нь гол дотор модон дээр тогтоод үлдсэн байгааг нь олж авсан байдаг. Тэрхүү подволкны ингэр дээр нь хохирогчийн нэрн бичээстэй ажлынхаа газраас өгсөн подволк байсан бөгөөд энэхүү цогц нь 61 настай Бакигийн цогц болох нь ийхүү тогтоогдсон байдаг. За мөрдөгчд цогцыг задлан шинжилгээнд оруулахаар шүүх эмнэлэг рүү илгээсний дараа түүний үхлийн шалтгаан нь хүзөөндөө хутгалуулан амь насаа алдсан хэмээн тогтоогдсон. Тэгэхээр яг үүн дээр нь үндэслээд мөрдөгчд Бекийг машин дотроо байх үедээ амьсгал хураасан байх боломжгүй хэмээн таамагласан байдаг. Учир нь Беки хутгалуулах үедээ маш их хэмжээний цус алдсан байх ёстой. Гэтэл машин дотроос хэдийгээр цусны багасаа гул мөрүүд олдсон ч гэсэн яг хэргийн газар гэж үзэгдэхээр тийм хэмжээнд бол байгаагүй. Тэгэхээр мөрдөгчдийн тухайн үед таамаглаж ирсэнээр бол хэн нэгэн Бекийг өөр нэг газарт хоолойгийн зүсэн амь насыг нь хөнөөчөөд дараа нь цогцыг нь голд аваачиж хаяад харин машиныг нь болохоор зам дээр үлдээн шатаагаар оролцсон гэсэн ийм таамаглал. За ингээд мөрдөгчд хэргийн гол сэжигтнүүд болох Крэг, Крис хоёроос хоёулангаас нь мэдүүлэг авсан. Мэдээж тэд бол хэргийн хамгийн гол сэжигтнүүд хэмээн үзэгдээд байгаа. Гэтэл хачиргалтай нь тэд хоёулаа Бакигийн амь насаа алдсан хэрэгтэй ямар ч холбоогүй хэмээн мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний утасных нь байршил, тухайн өдөр хамт байсан хүмүүс, тэр удаа бүр тэдний гин буруугүй гэдэг нь мөрдлийн овцод бүр мөсөн тогтоогдсон байдаг. Тэдний утсан дээрээс нь ямар ч сэжигтэй зүйл олдоогүй, тэр хоёр тухайн өдөр хоорондоо уулзаагүй, бүр өөр хүмүүстэй хамт байсан. Дээрээс нь гэрээс нь ямар ч сэжигтэй гэхэр зүйл олдоогүй, мөн тэдний өгсөн мэдүүлгийнхэн дагуу шалгаад үзэхэд тэд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэдэг нь тогтоогдсон байгаа. За ингээд мэдээж үүний дараагаас хэргийн мөрдлийн үйл явц удаашраад эхэлсэн. Ямар ч нотлох баримтгүй, ямар ч сэжигтэнгүй мөрдөгчд яг үргэлжлүүлэн юунаас эхэлж мөрдлөг явуулах вэ гэдэг дээрээ нэлээд эргэлзээд байсан үе. Харин энэ үед мөрдлөгийг ахалж исэн ахлах мөрдөгч нь Бакигийн машин олдсон цагаас ахуулаад бүх гэрчүүдийн мэдүүлэг болон хэргийн нотлох баримтуудыг эхнээс нь нэг нэгэнгүү дахин шалгаж эхэлсэн байдаг. Ингэж шалгаж явах үедээ тэрээр нэгэн маш жижигхэн зүйлийг олж анзаарсан. Тэр нь юу байсан бэ гэхээр Бакигийн байшингийн нөгөө талд нь амьдардаг хуршууд нь болох Роберт Лоро хоёр нийт 2 удаа мөрдөгчдөд мэдүүлэг өгсөн. Тэгвэл эхний мэдүүлэг дээрээ тэд Бакиг алга болсон орой эрт орондоо ороод унтсан. Дээрээс нь аяг тавг угаагчаа ажилуулж орхичоод орондоо орсон тул ямар ч дуу чимээ сонсоогүй хэмээн хэлсэн шүү дээ. Харин тэд дараагийн удаа мэдүүлэг өгөх үедээ буюу 7 сард Бакигийн цогц олдсны дараа өгсөн мэдүүлэгтэй болохоор Бакигийн алга болсон орой цонхон дээр байх агаар жуулагчаа асаагаад унтсан тул юу ч сонсоогүй. Манайх ер нь агаар жуулагчаа байнга асаагаад эцсээр нь тавиад унтдаг гэсэн ийм зүйлийг ярьсан байгаа. Тэгээ гол нь 7 сард энэ мэдүүлгийг өгч явах үеэрээ тэд цонхон дээрээ агаар жуулагч авч ирээд тавьсан байсан. Гэхдээ өмнө нь 5 сард мэдүүлэг өгч явах үеэр нь гэрт нь ямар ч агаар жуулагч байгаагүй. За энэ нэг тийм сүртэй биш жижигхэн сэжиг бүхий зүйл шиг санагдсан ч гэсэн мөрдөгчд тэдний гэртэн дахин очиод зүгээр хэдэн асуулт асуух гэсэн юм аа гэж худлаа яриад гэрт нь ороход тэднийд ямар ч аяг тавг угаагч мөн байгаагүй. Тэгэхээр ямарваа нэг байдлаар энэхүү хоёр этгээд 2 удаа мэдүүлэг өгөхдөө хоёулын дээр нь худлаа ярьсан болж таарч байгаа.
Ингээд мөрдөгчид эднээс дахин мэдүүлэг авсан. Энэ удаад бол зүгээр нэг гэрчин үүднээс биш, харин сэжигтнүүд гих үүднээс байцаалт авсан байгаа. За энэхүү 3 дахь удаагийн мэдүүлгийн үеэр Роберт болохоор тухайн орой ажил руугаа явсан хэмээн мэдүүлэг өгсөн бол харин Лора болохоор тухайн орой эмээгийн даа байсан хэмээн хэлсэн. Тэгэхээр энэ удаад мэдүүлэг өгөхдөө ч гэсэн тэд анх мэдүүлэг өгснөөсөө шал ондоо зүйлсийг ярьж байгаа нь харагдаж байгаа. Мөрдөгчид хамгийн эхлээд Лорагийн эмээ дээр нь очиж уулзаад тухайн орой Лора үнэхээр гэрт нь байсан эсхийг лавлж асуухад эмээ түүнийг сүүлийн 2 жил гэрт нь ирж хоноогүй, Бакийг алга болсон өдөрч гэсэн гэрт нь ирээгүй хэмээн хэлсэн байдаг. Харин Робертийн ажлынхны газраас болохоор мөн л Робертыг тухайн өдөр ажиллах хувааргүй байсан, ажил дээрээ ирээгүй хэмээх мэдээлэл өгсөн байгаа. Тэгэхээр энэхүү хоёр этгээд нь дахиад худлаа ярьсан болж таарч байна. Гэтэл удалгүй Лорагийн хамаатных нэг эмэгтэй цагдаагийн газар дээр ирээд сайн дураараа мэдүүлэг өгсөн бөгөөд Лора тухайн эмэгтэйд Бакийг Роберттэй нийлэн амь насыг нь хөнөөсөн талаараа ярьсан. Гэхдээ хамаатных нь эмэгтэй тухайн үед Лород итгээгүй юм байлээ. Учир нь Лора ер нь нэлээд худлаа ярьдаг гэдгээрээ алдартай, хүмүүс ер нь л хэр баргийн ярьсан зүйлд нь итгэдэггүй. Гэхдээ ингээд Баки нас барсан байдалтай болдоод Роберт Лора хоёр сэжиглэгдээд эхлэх үед тэрхүү хамаатных нь эмэгтэй Лорагийн ярьж исэн зүйлсийг нь гинтхэн сансан. За ингээд мөрдөгчөд Лора Роберт хоёрыг Бакигийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийн сэжигтнүүд хэмээн баривчлан хорсон бөгөөд удалгүй Роберт эхлээд хэрэгээ хүлээсэн байдаг. Түүний ярьснаар бол энэ бүхэнд Лора буруутай, анхнаасаа энэ бүхэн Лорагийн санаа байснаас гадна Бакийг хөнөөсөн хүнэж гэсэн Лора. Роберт үргэлжлүүлэн би бол Лорогоос айсандаа л энэ бүхнийг хийсэн хэмээн ярьсан байдаг. Харин Лорагийн ярьснаар бол Лора Роберт хоёр нийлж агаад энэ бүхнийг хийсэн. Гэхдээ Бакигийн хоолойг нь зүсгэж амь насыг нь хөнөөсөн хүн бол Роберт. За хэрэг гарсан өдөр яг юу болсон бэ? Лора Роберт хоёр Бакийг нэлээд их бэлэн мөнгө биедээ авч явдаг хэмээн өөр хүмүүс хоорондоо ярьж байгааг нь ямарваа нэг байдлаар сонсоод түүнийг дээрэмтгэр шийдэн гэрийнх нь гадаа очиод буутай гэрээсээ гарч ирэхийг нь хүлээсэн байгаа. Тэд бол мэдээж Бакийг орой ажилдаа гараад явдгийг нь мэдчихсэн. Үүнээс гадна өөрсдөө танигдуулахын тулд Walmart-аас баг Белли зэргийг худалдаж авсан байгаа. Ингээд яг тэдний төлөвлөжсөний дагуу энэ үед Баки ажилдаа явах гээд гэрээсээ гарч ирсэн ба энэ үед Лора Роберт хоёр түүнд буу тулгаад машиндаа суу хэмээн тушаагаад Лора жолоо барьж эхэлсэн. Ингээд яг тэдний төлөвлөгөөний дагуу энэ үед Баки ажилдаа явах гээд гэрээсээ гарч ирсэн ба энэ үед Лора Роберт хоёр түүний толгойд нь буу тулгаад өөрийнх нь машин цуулган Лора жолоо барьж эхэлсэн. За харин машин дотор явж байх үед Баки тэдэнд хандан тэднийг хэн гэдгийг нь таньж байна. Тийм болохоор зүгээр л өөрийг нь явуулчихаа хэмээн хэлсэн байдаг. Ингээд тэд явсаар нөгөө Бакигийн цогцсон олцсон голын дэргэд байх гүүрний доор ирээд Мэри Бакигаас хитвчийг нь авсан байгаа. Гэхдээ Бакигийн төрөвчин дотор нь ердөө $50 л байсан. За Мэрийг Бакигийн төрөвчийг нь шалгаж явах үеэр болохоор Роберт бууга Бакигийн толгойд нь тулгаад байж исэн ба Баки гинтгэн босч ирээд Роберттэй тэмцэлдэн зодтолдож эхэлсэн байгаа. Энэ үед Роберт бууга газар унгаад буунд гол руу ороод урсаад яваад өгсөн. Харин Роберт халааснаас хутаг гаргаж ирээд Бакигийн хүзүүг хутгаар зусан амь насыг нь хөнөөсөн байдаг. Ингээд Мэри Роберт хоёр түүний гол руу өнхрүүлж оруулчаад хэргийн газар дээрээс зугсцсан ба машиныг нь зам дээр үлдээгээд шатаагаар оролцсон нь энэ байсан. За ингээд гэмт хэрэгтнүүд хоёулаа хэрэгээ хүлээсэн тул тэдний шүүх хурал гэхээр зүйл болоогүй. Шүүхээс тэдэнд тус бүрдэн 1-р зэргийн хүн амны гэмт хэрэг үйлдсэн гэх үндслээр насаар нь хорих ялыг цаашлаад бүлэглэн дээрэм хийсэн хүн хулгайлсан гэх хэрэгээр нэмээд 180 жилийн хорих ялыг оноосон байдаг. Хуулийнхаа дагуу бол тэд 15 жилийн дараа 1-р зэргийн хүн аймны гэмт хэрэг үйлдсэн гэх ялаа давж заалдаж болно. Гэхдээ хулгай дээрэн болон хүн хулгайлсан гэмт хэрэг дээрээ давж заалдах ямар ч боломжгүй. Тэгэхээр энэхүү хоёр этгээд нь юу ч болж исэн шоронгоос суллагдах боломжгүй гэсэн үг. Тэгээ бүр хамгийн жигшмээр зүйл нь тэд өөрсдөө өмгөөлөн шүүх рүү загтал бичсэн байлээ. Тэгээ энэ загтал дээрээ болохоор бидний үйлдсэн энэхүү хэрэг нь зайлшгүй нөхцөл байдлаас болж үлдэгдсэн гэмт хэрэг. Бид тогны мөнгөө төлөөгүй тог таслах гээд ахаар нь тогны мөнгөө олохын тулд ийм зүйл хийсэн хэмээн бичсэн байдаг. Бүр юу гэсэн ч үг юм. Тэгээ энэс гадна өөр нэг аимшигтай зүйл нь юу исэн бэ гэхээр Мэри шоронд хамт хоригдчихсэн эмэгтэйдээ үйлдсэн гэмт хэргийнхаа талаар ярьсан байлээ. Тэгээ Мэри яг юу гэж ярьсан бэ гэхээр Бакигийн хоолойг зүсэх үед Баки ямар нэг зүйл хэлэхээр оролдоод байсан. Тэр болгонд нь түүний хоолойноос нь цус хасгарч байгаа чимээ сонсогдоод тэр чимээ нь бол бүр үнэхээр кайфтай. Бакигийн хоолой сонсогдохгүй зөвхөн цус олгоод ч байгаа нь сонсогдоод байсан. Тэр бол миний амьдралдаа сонссон хамгийн гоё чимээ байсан хэмээн ярьсан байдаг. Бүр үнэхээр сэжих юм.
Тэгээ энэ нэрийн талаар бол бүр хэлэгч үг алга. Яаж $50 төлөө тэгж амар хэрсгийгээр хүний амь насыг нь хөнөөгөөд дараа нь юу ч болоогүй юм шиг жүжиглээд байж идэг байна. Дээрэс нь энэ хэрэг дээрээс цуу яриа гэдэг зүйл ямар аимшигтай зүйл болохыг харж болж байна. Хэрвээ мөрдөгчд ажилласаа хийгээгүй мөрдлөгөө үнэн зөвөөр явуулаагүй байсан бол магадгүй өнөөдөр энэхүү хоёр этгээдийн оронд ямар ч гин зэмгүй өөр хоёр хүн шоронд хоригдож байх бас магадлалтай байсан. За тэгээ та бүхэн маань бас энэ нэрийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Өнөөдрийн миний та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэчлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараараа уулзлаа. Түр баяртай.